За хоёлаа Лимож хот дээр ирсэн. Тэгээд Лимож дээр өглөө Лиможийнхоо цайгаа уучаад одоо хоёлаа жаахан юугаар яваад ирээ. өглөөний зарайтик гүйлтэндээ гаргаад. Утаар жаахан яваад ирээ. Зарайтик гарч байна. За сайхан стогоо өглөө байна да. Дэлхийн 2 дугаар дайны Ялалтын баяр 5 сарын 9-нд манай монголчууд ч гэсэн Ялалтын баяргээ тэмдэглэдэг шүү дээ. Оросд бол одоо тэгэл нөгөө сүртж их сална болоод нөгөө улаан талбай дээр амар том парадууд яваал. Гэхдээ энэ жил баг явахгүй гэсэн баха. Францад бол Ялалтын баярыг 5 сарын 8-нд тэмдэглэжтэй юм байна. Нийтээр амралтын байлээ. Тийм мэдээж нөгөө одоо бол мэдээж дэлхийн нөгөө Оросыг бойкотлсон байгаа учраас бас нэг жоо Оростой асуудалтай байгаа учраас арай өөрөөр тэмдэглэж байгаа юм шиг байна. Ер нь 5 сарын 8-нд тэмдэглэжтэй юм байна. 8-нд угаасаа амралтын байна бүр. Тийм амралтын байна. Өнөөдөр амралтын өдөр тийм. Гэтэ сая ингэж хэлсэн шүү дээ. Алтайгч эднэр яг Ялалтын баяр гэж бол нэрлдэггүй гэж хэлсэн. Тэгээд ороо өөрөө яг Ялалтын гэхээр нөгөө нэг өөртөө яг дайтад ялсныг болохоор Ялалтын баяр гэж хэлэх болохоос биш. Яг юу биш. Чи баг чөлөөлөгчсөний баяр. Чөлөөлөгчсөний баяр гэж. Баг тийм баг. Тий, баг тэгж. Дээс суух уу гоё. Дайнаас чөлөөлөгчсөний баяр. Аль дээр нь суух уу? Тий, Франц баг. Тийм ээ тий. Одоо Оросын хайрамч яваад Европыг төржигтэн чөлөөлөл хэлэх юм байна. Европыг төржигтэн чөлөөлөл явсан шүү дээ тий. Хоёлаа энэ жоохон наран цуучдах уу? Тийх үү. Халаацаад ам уу? Үгүй. За энэ болохоор ингээд ер нь нөгөө нэг Европын одоо ингээд улс орнуудын хамгийн одоо юу соёл нь ингээд гадаана яг замын хажууд ч гэсэн хамаагүй ингээд сууж идэм билээ. Өчтөр орой урт ингээд яг энэ те гоё энэ те. Яг ингээд машин хажуугаар нь явж байхад энэ ч хүмүүс ингээд сайхан хоолунд идэх сууж байгаа байхгүй юу? Нямбатра. Тэр нь айгүй тийм нөгөө хот гэдэг чинь юм байдаг Нямбатра. Тэгэхгүй манай Улаанбаатар хотыг бол нэг юм хэтэрхий их явуулын хот шиг те. Манайх ч нэг юм явуулын хот шиг те. Соёл чи өөрөө нэг юм байх стил юм байна л да. Ер нь бол Европ чинь ингээд сайхан сууж юм байгаа байхгүй тий. Франц орн бол нэр үнэхээр уран барилгын орн юм байна өө. Ямар ч гоё барилгуудтай үзэсгэлэнтэй. Зүгээр одоо ингээд Лимож гэл юм жижиг хотод ирэхэд л ийм гоё. Одоо 1800 онуудад баригдсан гайхалтай уран барилгууд байдаг юм байна. За өглөөний алхалтаа бит хоёр хийчлээ. Өглөөний алхалтыг төв талбай дээр ирлээ. Лиможтын төв талбай дээр ирээд тэгээд жаахан алхачлаа. Гоё байна. Өглөө агаарч сайхан байна. Гадаа сайхан байна. Янзтай байна. Ер нь гэхдээ миний хайр бол нэг юм нам гүм стрессгүй 50 орчинд дуртай тий. Дуртай. Би ер нь жоохон шууган мууган дуртай биш шүү дээ. Би бол шууган дуртай тий. Эсрэг. Яг судлаа яриа тий. Шууган дуртай гэж юу орсон чи яалаа луурлаа орсон чи ёо энэ шуугантай газар ядарчлаа гэж. Ядлаа. Биш луурт биш нөгөө хүүхдүүдийн шуугантай нөгөө юу чинь. Тий. Үнэ. Би ч гэсэн ер нь бол нам гүмд дуртай. Тэгээ нам гүмд илүү гоё төвлөрдөг. Тэгэхээр ингээд жишээ нь Лиможид ингээд гоё өглөө эсвэл гоё гүүгээд ч юм уу тий. Ингээд явж байхад бол их гоё хот байна. Тийм байна. Парис ч хүмүүс тийм амар олон бичгэнсэн хүнтэй мөртлөөсөө гүйжлээд юм. Байнга л гүйж идэв шүү дээ хүмүүс чинь тий. Энд бол харин гүйж байгаа хүн нэг харагдахгүй. Гэтэ ер нь бол гүйжмээр хот байна. Өнөөдрийн хувьд бол юу яа? Одоо би тэд эргээд орохоор нөгөө нэг Чимбаах Алтайгч хоёрын маань ач зээнэр нь хүүхдүүд нь ирнэ. Тий. Тэгэд манай хоёр ч айгүй олон ач зээтэй. Манай гэр бүл дотроосоо бол тий. Ер нь хамгийн олон ач зээтэй манай ах хоёр байгаа. Тэгээд хүүхдүүд нь ирнэ. Өнөөдөр чинь нэг чухал баяр юм байна. Гэтээр тийм баярыг бас юу агаад баяртай яг давхцаад яг энэ хотод ирж таарлаа тий. Тэгээ ялгаа байхгүй гоё Монгол буузаа хийчихсэн гоё хоолой бэлдсэн ах их хоёр маань одоо зочтой
авахд бэлэн болцсон байж байна. Тэгээ өнөөдөр их гоё өнгөрөөнө. Такси. Тэгээд юу яа. Тэгээд дотгошоо оръё. Хүүхдүүдтэй танилцсан. За орцгоё. Сайн уу? За сайн байцгаана уу? Сайн байна уу? Allez, on rentre. Attention. За. Хараа гарч ирээрээ. Это вам вместо ледовика. Ça va? Oui. Ça va? Дедушке Монгол. Дедушке бизу. Ça va? Тэг чи хизээ уулзлаа. Сайн байна уу? Нэр тийштэй. За. За өөтөгөө. За. Өөтөгөө өнсөлцөж чинь. Тийштэй нэрээ. Санаагийнхантай л уулзааг байна. Оо яг үнэ. За. Амьдрал явж штий дотор. Ээжээс ээж аав. Нэрээр галаада техник авах. Тэгээд дэшээ шилжээл тий. Хүүхдүүд ингээд төрүүлээр ингээд ачнаар ингээд зарнуудынх нь ачнаар чирүүдийн маань сүүлийн хоёр төлсөн байхгүй. Зөвхөн Хоёр өндөг байна шүү дээ. Энэ өндөгөө. Тий. Энэ өндгөө чи яадаг вэ? Кинон дээр гардаг үстэй. Нөө өндөг алга болгоч чаал. Тэ. Бөө ажиллаулаад иддэг үстэй. Энийг чамч. Өө баярлалаа ямар гоё юм. За би Чимбахтай хамаг юм барьчлаа. Тэгээд Чимбах маань ийм гоё өндөг надад зүгээр нэстэй гоё. бидэг дурсгалаа юм. Юу гэдэг лээ. Шидэв байлаа. За ингээ хосоо. Зайрос өндөгтэй бол. За ийм хос өндөгтэй болчих. Ай. За энэ манайд гоё бууз гаргацсан байж байна. Бууз хийцэн. Буузаа гарчлаа. Бууз маань гарчлаа. Ложку бери, пожалуйста. Оо, өстө зөндөө олон бууз. Ну, хоёр дуугаа ирсэн чи одоо жоохон хүндэтгэлтэй хүлээж авах болохгүй шүү дээ чи. Тэгээ өнөөдөр яг баярын өдөр давхцчихлаа тий. Өстө сайхан юм боллоо. Энд нөгөөдөлөө хүлээгээ зогсоо. За энд болохоор одоо Тэмүүжин дүүгийнхэн маань ирж байна. За сайн байна уу? Ээж рүүгээ яваач, ээж рүүгээ яваач. Бонжур. За энд яасан өөрхөн Яста нэрээ. хүүхэлдэй шиг хүмүүс ороод ирлээ. Тий. Хүүхэлдэй шиг хүмүүс ороод ирлээ. Да. Юу юм бэ? Что это? Тэмүүжингийн ихнэр. Хүүн. Ягаад байгаа юм те? За бонжур. Бонжур. За. Чиз төвөр нэг Өөдөг адилхан байгаа үстэй. царайлгийн хаа юм шүү. Хөмсгөмсгийг хараач тээ. Яг өө байгаа үстэй. Царайлгийн хаа юм. Миний аимшгүй юм байгаа. За. Лена, я. Ты куда делась? Сюда яатсан миний хөө. Я. За би нэг юм хэлье. Идия. За, одоо шорлого тавиад одоо сууя л да. За би нэг юм хэлье. За эдцгээ. Эцгээ. Атабл, les enfants. Зүгээр Всё. харах гэж авчирсан юм шиг таарч удаа ингээд. За Тэмүүжин сэтгэлээ гэж. Сэтгэлээ. Сэтгэлээ. Тэгэл олон жил уулзаагүй ч тэгээ олцсон. Гоё юм. Сэтгэл өндөр байна. Тийм. Хамгийн сүүлд юу Монголоос гарахад хэднээс байлаа? Монголоос гарахад бол Монголоос гарахад уу? Гүү. 7 таас.
7 настай. Тийм 7 нас. Оо бас чиж гайгүй. Дөнгөж сургуульд ороод те. Тий нөгөө бэлтгэл ангид байжсэн. Бэлтгэл ангид байжсэн. Тийм. Бас чиж гайгүй юм тий. А? Бас чиж гайгүй энэ чиг. Одоо бараг л охин шиг байсан юм шүү. Тийм бараг л жоохон. Тий. Тий нэг Аа за. Жаахан явсан. За шордог тавих цай байна уу? За бид өдрийн зугаалга хийгээд гараа явж байна. Одоо нөгөө нэг 2000 жилийн төвхтэй гүүрэн дээр очиж зураг авах болно. Би бас воинта энэ Сонгодог бүжгийн балетмейстер гэдэг мэрэгчлэр энд ажиллаж амьдрах хэрэг авсан шүү дээ. Тэгээд миний хүүхдүүд бүгдээрээ эхнэр маань бүгдээрээ дагаал амьдрах хэрэг авч байгаа юм чинь. Тэгэхгүй бол би бол цагаач биш шүү дээ тийм. Мэрэгчлэр ажиллах амьдрах хэргийг авсан хүн байхгүй. Ааха. Тий, эднэр бол одоо дийлэнх нь бол бүгдээрээ цагаачаар ингэж ороод тэгээд цагаачийнхаа байгууллагуудаас Монгол янтар явж болохгүй, тэгэж болохгүй энэ төр гэсэн тиймэрхүү заавартай байдгийг. Тэгэхэд ах нь бол чөлөөтэй. Бүр эрэхтэй юм биш. Тий, манай хүүхдүүд бүгдээрээ чөлөөтэй. Урлаг гэхэр тэгэхээр гайхалтай шүү тий. Тий шүү дээ. Самбар дээр нь очиж байна. За хөтөжгүй та тайлбараа хэлээрэй. Энэ гүрийг самахшаал гэдэг гүр Ааха. нэр нь. Энийг болохоор энэ дээр бичснээр бол дээр үеийн Ромын цэргүүдийн нөгөө нэг юугаар барьсан, гантгаар барьсан. Гэхдээ нэг жоохон орчин үед нэг жоохон засварлсан болохоос биш. Энэ ямар учиртай бэ гэхээр 13 дугаар зуунд. За юу. Зүүнийг барьсан. Тий энэ нөгөө юу н Старион гэдэг хүний Ааха. юугаар. энэ одоо тэр гэхдээ Цезар арай биш л те. Тийм. Энэ Цезарын одоо нэг мужийн захирагч юм уу да. Тэр багийн өдөрдмжаар энэ манай Лимош цэргийн бааз байсан. Ромын легионерууд энэ ч ярьж баазанд байжгаад энэ голоос идчихуул шинэ тэрэ гэж хагаад тэгээд нөгөө одоо хүнд зэвсэг морд цэргүүд энэ тэрэг ингээд гаргасан. Энэ ч бас гүнзгий гол. Тэгэнгუთ энэ гүүр барих хэрэг болсон байхгүй. Тэгээ энэ гүүрийг ингэж барьсан одоо болтол энэ ингээд амьдараа байж штэ. 2000 жилийн түүхтэй гүүр гэж бодохгүй. Одоо та нар энэ чулуунуудыг ингэж хүмүүс боолчууд авч явдаг байсан. Тэр боолуудын гараар бүтсэн ид шүү дээ. Тий. Нэг жижигхэн гүүр бас биш байгаа юм шиг. Тэр үеийн бол Тий. асар том гүүр. Тийм том голтой гүүр юм. За голын нэр нь юу лээ? Од Вен гэдэг дээдлийн Вен гэсэн үг. Ааха. Амар гоё амарч байна. Энэ хот бол нэр үнхээр Тансаг. юм бэ. Сэтгэлийн хансаг амтлаа гэдэг чинь энэ дээ. Тийм байна. Сайхан 50 хот юм аа. Танаа хотод ирсэн чинь надад нэг тийм зүгээр хотод биш нэг тийм совлолт ирсэн юм шиг санагдав. Санатори амралтын газар. Тэгээ нэг совлолт байгаа юм шиг санагдчихлээ. Яг удахгүй очиод нөгөө реалнес гэдэг юм руугаа буун гэрийнхаа. Тэгээ Монголынхаа төгжээнд ороод тэгээд нөгөө ажлынхаа чадахгүйгээ тэгэл яваал эхэллээ шүү дээ. Тэгэндээ Энэ манай хотын мэр байхгүй юу? Тэр голд нь тэр нөгөө хонх мохоогоод тэр дээр одоо бас нэг том сүм дугн байсан юм шиг байна. Манай дугуйн шиг л Тий. байсан байна тий. Тий. манай хотын мэр, Хотын мэр гэдэг байхгүй юу? хотын захиргаа гэсэн үг. Захиргаа. Энэ ч чинь Манай хотын одоо захиргаа. Тэмүүжин мантхаа энэ төр хурмаа хийжлээ. Тий. Гар үсгээ зураад. Энэ доор Мэр нэг дотор нь хормын ордон нээдээ. парк. Тий. Тий. Энэ Хормын наадмын заал мал хэсэг нь бүх юм хүүхдийн сургуулиудын бага ангийн сургуулиудын юг хариуцсан. Энэ бүх юм бол дандаа хотын захиргааны
Тийм байрны асуудал байр авах хүмүүс энэ ч ярьж нөгөө Өвтгөл. бүх тасчаа машаага өгдөг тий. За энэ фантаны түүхийг агийн агч нэрнэ. За, фантаны төв. Энд чинь бас бичсэн байт юм а хэдэн онд бичсэн гэдгэлээ. Маань дээр нь бичсэн Манай байгаа. лимоч чинь Тэр нөгөө бас урдчилан бичсэн байгаа. тий. Дэлхийд нөгөө алдартай парфор хийдэг байхгүй юу? Шаазан баг. Тий. Тэгээ энэ тэр шаазан барны энэ чимэглэлээ юугаар нь тэр хийсэн. Тийм баа энэ нэг Барселон. Тий. Энэ чинь тэгээ бас бараг 1200 лөө 1800 жилийн түүхтэй. Бас тийм настай. Одоо энд ирээд 6 хонд ирсэн гэдэг чинь 20 жил 20 болж жил байна. Энэ хоттой. Энэ хоттой 20 жил. Оо за. Нийтдээ Европт одоо тэгээ 26 жил болж байгаа юм шүү дээ. Тий анх Тэр маань одоо Европт 26 жил. Тэгээд энэ сайхан амьдралыг одоо цогцлоож бүрдүүлж энд ингэж сайхан амар тайван амьдрах гол үндсийг тавьсан хоёр хөгшин маань байна. миний муу Ээж ээж хоёрынхаа хүчээр тий бас тийш. тэр хоёрынхаа Нэг л өдөр Юу эмээ арга чинь миний хөө хар багаас гадуур тэнд явсан. Одоо ч гэсэн явах болсон. Энд ч ингэж залбиртаад яах вэ? Яв гэж намайг явуулчих. Тэгэл би хэдэн сарын дараа агина ирэл. Тэгэл энэтэй хүүхэнтэйгээ одоо ингээл цэргүүлдэл явж лээ энэ. 30 40 жил болчихлоо. Мөнгө өрмөө хийе. за хөрөмсөг айгу. Урмаа юм. Алтан өрмөө шууд 50 үргээд шууд алтан өрмөө хийх гээд байгаа. Амар гүргэр хүүхэнтэй сууччихъя би. 30 40 жил яаж намайг төвчж байгаа бурхан минь. Гөө эхлээд эхний 20 жил намайг төвчсөн. Одоо сүүлийн 20 жил нь би төвчж байна. Нөгөө өдөрдөх тэр нөгөө юм бүгдээрээ байхгүй шүү дээ. Солигчд юм байлээ. Ирэх байхгүй. Тэггүй байгаа юм. Бичиг өвсөг сайн мэдгэн тэгээд бичиг баримттай хөөцөлтөд мундаг байгаа ш. Нэрээ би одоо тэр нөгөө нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн тэр газарт нь хандаж нэг өргөдөл гаргамаар байна. Эрхийг минь амар зөрчиж байна энэ бүсгүй. Энэ хүүхний аваа. Гэхдээ энэ Европт ирээд бол нөхрөөр маш их бахархаж исэн. Яад гэвэл Одоо болцсон юм. хаач гарсан. Гүг анх ирээд ирээсээ. Тэг яад гэвэл ямар ч хүмүүстэй ингээд хэл айгүй хурдан сурдаг амар би бүр гайхаад бараг 7 хоног болцсон болоод ирээл тэгэл ердөөсөө орчуулга хийгээд явж байгаа байхгүй юу. Тэгээ орс хэлээр. Тэгээ орсоор орчуулга хийгээл хавийн бүх өчнөө олон хүмүүсийн юунд цаг аваад тэнд орчуулга хийгээд өгөөч, энд орчуулга хийгээд өгөөч гэлтэхэд чимба явж байгаа юм чинь. Тэгэл орсоор эндхийн хүмүүс орсоор ярьдаг хүмүүсээр дамжуулаад тэгэл чимба орчуулганд яваал. Тэгэл өчнөө олон хүмүүстэй бас бичиг баримттай болоход нь туслаад. Ийм нөгөө Тэ. Гэрээс шиг юм ингээд яагаад байгаа юм. Тэ энэ ч яг тэр дээр үеийн нэг Тэр чинь мод байгаа ч Тэ эдгээр ингээд застуу. Англианууд нөгөө ч тийм. Эдгээр ингээд застуу ингээд яг энүүгээр нь байлгацсан энийг. Айгуу дээр нөгөө энэ дандаа дүүв бах. Энэ одоо ийм нарийн гудамж. Нарийн гудамж ээ. Тийм энэ. Ханалтай энэ дээр үе юмнууд зарж шít хараа. Тийм ч тэгэл тэр нэг антикрот байдаг. Дээр үеийн хэрэгжилжсэн юм. Дээр үеийн юмнууд зарж байна. Зардаг дэлгүүр одоо авах юм. Тэдэн он тэгсэн юм, эдэн оны юмнууд гэл. Энэ нэр манай мужи чинь
Юугаар алдартай вэ гэхлээр Шаазан бараар. тоон мах. Нэг үхэр тоон татдаг. Нэг бүтэн тоон шүү дээ. 1000 кг. Тэгэнгუутаа шаазан бараар дэлхийд номер 1 байсан. Одоо энэ Арабын султанууд, одоо хинчвэ, одоо энэ Английн, Бельгийн, Голланд, Норвегийн татнуудын ширээн дээр байдаг. Засгийн газрууд Одоо шаазан бар нь бол фаянс гэдэг штэ. Тэр нь бол энд үйлдвэрлэж ирсэн. Тэрүүгээр алдартай. Ягаад гэвэл энэ ч карьер байдаг. Тэнд бол өстой маш нарийн ширхэг тоос шиг тийм илс байдаг. Тэрийг нь хайлуулад тэгээ тэрүүгээр хамгийн дээд чанарын цагаан фаянсыг үйлдвэрлэж ирсэн байгаа. энэ нөгөө нэг чулууны Тэгээ үзүүрийн яслахад хэдэн децибел ч хэлээд ингэж хүний чихэнд сонсогдох тийм амар герц гардаг. Тэрүүгээр нэмждэг юм байлээ. Тий. Тэр дээдлийг нь 780 евро гэж энэ дээдлийн бүр ваарна. Тэр 99 евро. Тэр нь кофений аяг 180 евро. Тэр гэж байна. Тэр нэг муу жижигхан 171 евро гэж. биш соусны 3 евро. 3 евро. Хоолны жижиг гэнэ. Нааша энчээр. Наашаа. Харин ийм амар үнэтэй юмнууд байдаг аахгүй юу? Энд бол өстө үү сайн. За энийг харж байна 2422 евро гинэ. 3000 евро гэж. ийм юмнууд ийдэг байсан. Ахын. Болор. Инкуш дээр нэг хэсэг их ажилласан. Тим кофений аягнууд ийдэг байсан. Ийм ваарнууд ийдэг байсан. Гэхдээ ийм гоё хэлбэртэй. Тэр болорыг харж байна уу? 3000 евро. Тийм биш. Энэ одоо 3000 евро. Энэ нэг муу кофений аяг хэд гэж хэлбэлээ. Хоёр хосоор юм байна. 112 евро. Тийм баха. Харж байна. Эндээс олстой амар харагч штэ. Эсвэл нэлээд дээр үе. Энэ тэг сүм байсан гэж юу? Тийм. Католикийн сүм байхгүй юу? Сүмээ нэрээ олстой үнэхээр амар барих юм а тий. Үнэхээр бүр Бас л нүсэр барилга. өсөр барих юм а. Тэгээд бас дээр үеийн барилга. Тий. Тэгээд эднэрийг ингэж юусаа нурааж яахгүй ингээ яг ийм хэлдэг юм. Айгуу хатгалдаг эднэр. Чи бол яг нөгөө Яг органик юу юм шүү. Тийм. Оргиороо ургаж байгаа юм шүү тий. Тийм. Ямар сони. А? Үнэртдэг юм а? 9 сая яхаж гисэн. Энэ тэгээ бас ус мус байгаа болохоор бүр нийлээд бүр гоё үнэртэж байна. Тий. Ямар гоё юм. Энэ цэцэрлэгийн Яг сургууль байгальтай. мургуулын тий. Ой модон девж юм шиг шүү. Цэцэрлэг сургуулийн тийм цэцэрлэг сургуулийн хүүхдүүд явуулаад ингээл энэ төмс мөмс юу мөн энтрийг ингэж тарьдаг тийм ургамал ийм юм байдаг гэж үзүүлээл тэр тийм хичээл манай хар бол нэг түмэн батсын хичээл ордог байсан ш тэр шиг тийм Байгалийн ухаан мухлаа, байгалийн ухаан мухаан. тийм яг тэрний музей байхгүй. Бид нэр одоо тэрүүгээр буугаад ийшээ ингээд буугаад тэгээд манай сүмийн тийшээ гараад ирдэг. Ийшээ гарах юм байна. Тийм одоо энэ ингээд энэ чи 3 давхар лөө юу лээ. Ямар урмал ямар мод суулгацсан байгаа гэл нэг хүүхдүүдийн хичээл рүү бас өдөр энэ төр авчираад энэ чи ингээд үзүүлээд энэ тийм урмал энэ ийм урмал энэ төр гэдэг тийм хичээл заагаад явд юм билээ.